За үзэгч та бүхэндээ COP17 хурлаас дахин холбогдож мэдээллийг хүргэж байна. За өнөөдөр бол 12 дахь өдөр. За энэ өдөр бол мэдээж тодорхой хэмжээний асуудал төвшүүлсэн сэдвүүдийн үр дүнгууд, за зарим шийдвэрүүд бол гарахаар төлөвлөгдөж байгаа. Тэгэхээр Монгол улсын хувьд COP17 хурлыг зохион байгуулах хүрээнд нийтдээ нэг 6500 гадны зочдыг хүлээж авах гэсэн юм тооцоол гаргаж ирсэн бол за энэ удаагийн COP17 хурлд бол 12000 гаруй гадны зочид төлөөлөгчд бол ирсэн байгаа. За мөн 22 улсын төлөөллийн энэ павильон дээр бол оролцож 22 улс мөн өөрсдийн аж ахуйн нэгж болон өөрсдийн томоохон төслүүдэд танилцуулсан. За үүнд бол энэ бүтээн байгуулалтыг байгуулахад бол нийтдээ үндэсний 19 компани бол оролцсон. Энэ төвчл үйлчлэгийг бол бүтээн байгуулалтанд бол оролцсон гэдэг ийм мэдээлэл бол байгаа. За үргэлжлүүлэн та бүхэндээ байгуулагч урамцгалын өөрчлөлтийн төрийн нэрмжийн дарагтай бид тодорхой ус мэдээллийг авъя. Танд өнөөдөр юмдыг хүргэе. За сайн байна. За энэ удаагийн COP17 хурлын сүүлийн өдөр баг өнөөдөр болж байна. Тэгэхээр таны хувьд яг энэ хуралд нийт хичнээн хүн оролцоо, за хичнээн төлбөрүүд бас хилцэгдэх энэ мэдээллийг үзэгчд маань өгвөл. Тэгэхээр хурлын сүүлийн өдөр өнөөдөр яг хилцээрийн гол хурлууд үргэлжилж байна. Төлөвлөлт газрын дөрөлтөд тэмцэх ажил дэлхийн нийт хэрхэн анхаарал хандуулах юм бэ? Ялангуяа Монгол улсын дараалах 2 жилийн хугацаанд хэрхэн анхаарч хэдийн хэмжээний төсөв зарцуулж ямар төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ямар бодлого баримтуулах гэдгийг өнөөдөр яг улс орнууд 196 улс, Европын холбоо 197 тал хэлэлцэж байна. Манай улсын зүгээс 26 мэрэгжлийн хилцээрч уг хилцээрт оруулж аль болох их хэл ажлыг хордоо татах чиглэлээр ажиллаж байна. Мөн хурлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөд 20,000 гаруй оролцогчид өнөөдрийн байдлаар таны хэлсэнчлэн уг хурал бүртгүүлж оролцоод байна. Мөн хуралд оролцох хүсэлтэй гадаадын байгууллагууд иргэд бол маш их байлаа. Энүүгээрээ онцлог байлаа. Өмнөх хурлуудын харахад бол 5-аас 7 мянган оролцогч нар оролцдог. За Сауди Араб бол Риад 25 мянган оролцогч оролцсон бол манайх бол энэ жилийн хувьд бол 20 гаруй мянган оролцогчтой нэлээд амжилттай зохион байгуулж байна. Зохион байгуулалтын үр дүн дээр 3 ангилалд хувааж байгаа. Эдийн засагт орж шууд үр дүн. Энэ нь бол та сая хэллээ 6500-аар төсөөлж ирсэн 6500 оролцогч орсон тохиолдолд хурлын онцлог нь өөрөө энэ хуралд оролцох үеэрээ зочид буудал, хоол, хүнс бусад хэрэглээг хуралцагч маань өөрсдөө даадаг. Тэгэхээр нэг 6500 орлоо гэхээр нэг 150 орчим тэрбум төгрөгийн шууд хөрөнгө оруулалт орно гэж хэлсэн бол өнөөдөр бол энэ бол 2 дахин давсан үзүүлэлттэй байна. Яг нарийн үзүүлэлтийг бол бид дараа нь хурлын дараа тодорхой гаргах болно. Таны хэлсэнчлэн сая 19 компани павильон 22 улс 66 байгууллагын 88 павильоныг 20 хүрэхгүй хоногийн хугацаанд 6 орчим тэрбум төгрөгөөр барьж байгуулж энэ нь бүгдээрээ үндэсний хөрөнгө оруулалт болж үлдэж байгаа маа. Тэгэхээр хоёрдугаар үр дүн бол бид 3 санаачлагынхаа хүрээнд 300 гаруй төсөл хөтөлбөрүүдийг танилцуулсан. Үүнээс хамгийн онцлог үр дүнд хүрсэн төслүүдээс дурдах юм бол Монгол улсын ерөнхий сайд учрлын санаачлан Монгол улсын тэргүүлэх төслийн нэг болгосон байгальд суурилсан байгальд ээлтэй ногоон дата төвийг барьж байгуулах төсөл маань олон улсын анхаарлын төвд өртөж тодорхой томоохон төсөл хөтөлбөр хөрөнгө оруулагч нар ирж бас анхан шатны хилцээр гар үсэг зурсан байгаа. Үнэхээр дата төвийн эрчим хүчний хэрэглэн л гэхэд 863 мегаватт гэж байгаа. Тэгэхээр манай улсын эд ачаалалтай буюу өвлийн удирдлагын хэрэглээ 1800 мегаватт гэж тооцох юм бол энд бол эх орныхоо хэмжээний хамгийн ихтэй хэрэглэдгийн бараг талтай хэмжээний тэнцэх хэмжээний томоохон дата төвийн байгуулах үйл ажиллагаа эхэлсэн. Цаашаа хэрхэн энэ төслийг хэрэгжүүлэх үү, хаана хэрэгжүүлэх үү, ямар төвшөнд хэрэгжүүлэх үү гэдэг ажил үлдэж байна. Хоёрдугаар танд байгаль орчны салбар олон үндэсний бүс нутгийн хэмжээний төслүүд хөрөнгө оруулалтууд тусламжууд зарлагдсан. Олон тэрбумаар яригдж байгаа. Эх орондоо яаж авч үлдэх вэ гэдэг бол бас дараагийн асуудал үлдэж байна. Мөн цохос дурдах юм бол Монгол улсад Европын хөрөнгө оруулалтын банкнаас 200 сая еврог ойн салбар болон зэрэгт эрчимийн хүчний салбарт төсөл хөтөлбөр зарцуулъя гэдэг бол тохиоллоо. За мөн Азийн хөгжлийн банк 100 сая долларч гэдэг юм маш олон. Мөн олзуур хуучтай хувийн хвшлүүд маань бас их идэвхтэй оролцлоо. Хурлын хүрээнд Цэнхэр болон ногоон бүсэд 700 гаруй сая дэмэнд зохион байгуулгаж үүний дийлэнхт нь бас хувийн хвшлүүд маань идэвхтэй оролцсны үр дүнд бас тодорхой санхүүжилтийн төсөлтгөлүүдэд дэмжиж гадаад дотоодын харилцаа холбоогоо сайжруулсан сайн мэдээтэй байна. Хамгийн том хүрж байгаа үр дүн
мөнгөөр үнэлэгдэхгүй. Бид нэг цэнхэр дэлхий дээр амьдардаг. Энэ дээр газрын дороотлолт нийт дэлхийн 40% хүрсэн байна. Монгол орны хувьд 81.9% нь тодорхой хэмжээгээр газрын дороотлолт өртсөн байна гэдэг энэ аюулын харанхыг бид дэлхийд дахин тавьж чадлаа. Тэгэд энэ хүү томоохон арга хэмжээг одоо зохион байгуулахад төрийн болон хувийн байгууллагууд бүхий л эрүүхээр ажиллаа, хандив тусламжаа өглөө, төрийн одоо албан хаагчид маань одоо өдөр шөнөгүй ажиллаа. Үүнийгээрээ бол Монгол улс дэлхийн одоо олон талд хамтын ажиллагаанд томоохон одоо тоглогч байж чаддаг юм байна. Байгаль орчны чиглэл засгийн газар нь онцгой анхаардаг юм байна. Бүх конвенцуудтай ижил тэгш одоо ханддаг юм байна. Одоо 3 байгаль орчны Риогийн 3 конвенцийн уялдаа холбоог сонгох чиглэлээр эрвийгээр ажилладаг юм байна. Хөрөнгө оруулалт зарцуулж чаддаг юм байна гэдгээ нотолж чадсан нь бас хамгийн гол үр дүн байгаа. Үүнийхээ хүрээнд бид дараа нь энэ жил Рио буюу 3 конвенцийн маань 2 конвенц нь бидний дараа болно. Энэ хурлууд дээр бид одоо очиод нүүр бардам дараагийн хилцээр байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулах одоо зөвшөөрлөө авчих. Хурлыг одоо амжилттай зохион байгуулагдсны нэг том жишээ нь бол өнөөдөр л гэхэд 10 дугаар сард уур амьсгалын чиглэлээр конвенцийн одоо КОП хурлыг зохион байгуулах Туркийн тал маань тусгай үндэсний хорооныхоо багийг манай улсад ирүүлж туршлагаас маань судалгаар одоо өнөөдөр 4 цагаас уулзалтууд эхлэх гэж байна. Тэгэхээр бид бол энэ дээр бас бол хурл бол амжилттай болсон гэж дүгнэж байна. Ер нь удаас энэ удаагийн бас хурлын бас нэг онцлог зүйл бол одоо нэг доктортой санхүүжилтийн асуудал нэлээд хөндлөө. Тэгэхээр санхүүжилт доктортой байснаар тухайн төсөл илүү одоо үр дүнтэй бодиттой хэрэгжих нөхцөл үүсгэх юм. Тэгж байгаа санхүүжилтийн төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилт ер нь байгаль орчны салбарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар нэлээд анхаарлаа. Монгол улс ер нь товчхондоо энгийнээр хэлвэл яриха боли хий гэдэг үүрэг бол энэхүү хурлын үеэр КОП17 хурлын үеэр дэвшүүлж бид бүхий л төвшөнд одоо уулзалт, ярилцлага, сайд ивентүүдийн үеэр энийг ярьлаа. Үр дүнд суурилсан санхүүжилтийг өгөө. Үр дүнгүй энд тэндгүй мөнгө санхүүжилтийг цацгаа болёо. Үр дүнгээр нь дүгндэг болёо. Төсөл хөтөлбөрүүдийг хаана хэрэгжих юм? Хэн энэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм? Хэн үр шимийг авах юм? Ямар үр дүнд хүрэх юм? Гэдгээс тулгуурлаж энэ санхүүжилтийг олгодог болгоё. Байгаль орчны санхүүжилтийг арай дараагийн түвшинд гаргая гэдэг одоо санаачлагыг ерөнхийдөө Монгол улсын засгийн газар тавьж одоо бас дэлхийн улс орнууд дэмжиж өнөөдөр яг хилцээрийн шатанд энэхүү бодлого маань ирэх 2 жил түүнээс гадна 30 оноос цааших одоо дэлхийн одоо томоохон төлжил газрын дороотолтой тэмцэх үйл ажиллагаа сууна гэж найдаж байна. Ер нь зүгээр хувийн талаас таны хувьд ажигласан одоо гол зүйл нь юу вэ? КОП17-оос за мэдээж бас салбарын зүгээс илүү сайжруулах ч гэдэм тийм зүйлэгцэндээ та бүхэн анзаарсан баг. Тэгэхээр төлжилт газрын доролт сая хэлсэн томоохон асуудал байна. Гэхдээ бидний энэ хурлыг зохион байгуулах 2 онцлог байгуулсны одоо 2 онцлог. Нэгдүгээрт бид бол жил бүр одоо чадлынхаа хэрээр одоо энэ хурал зөвлөгөөнүүд одоо аль болох оролцоогоо хангахыг хичээдэг. Үүнийхээ эсрэгээр бид бүгд дэлхийн 196-аас Европын холбоог эх орондоо авчираад бүх одоо уулзалтуудыг улсуудтай аль болох чадлын хэрээр уулзахыг хичээлээ. Хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг хичээлээ. Энэ нь бол миний хувьд бол одоо хамгийн гоё одоо давуу тал байгаль орчны салбарт ажиллаж байгаа хүний хувьд бол айгүй хамгийн сайн талуудын нэг байла. Хоёрдугаарт бид сая түрүүн хэлсэн энэ 3 конвенц ер нь байгаль орчны асуудал гэдэг бол бүх зүйлтэй холбоотой. Төлөвлөлт газрын дороотлол гэдэг бол зөвхөн өрсөн дээр ургаж байгаа хөрсний дороотлол. Хөрсөн дээр ургаж байгаа ургамал цөөрхийн хэрээр малын тэжээл бурна. Малын тэжээл бурвал мал сөргөөр нөлөөлнө. Хөдөө аж ахуйн орны хувьд махны үн өснө. Тэгэхээр ард иргэдийн амжиргаанд шууд нөлөөлнө, эдийн засагт шууд нөлөөлдөг. Тэгэхээр эдгээр зүйл нь уялдаа холбоотой юм байна. Эдийн засагт нөлөөлдөг юм байна. Байгаль орчны салбар гэдэг бол зөвхөн ногоон гээд орхиж болохгүй юм байна. Бүхий салбарын суурь юм байна. Тэр дундаа бүр дотроо ч гэсэн уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, цөлжилт газрын дороотлол гэдэг бүхий зүйлүүд нэг дор яригдах ёстой юм байна гэдэг ярианы эхлэлийг одоо тавьж чадсан гэж бодож байна. Энэ бол бидний онцлог байна. Бас нэг онцлог зүйл бол үйлдвэрчний хэвлэлийн төлөв маань одоо сайдын дэргэд ажлын албаны орж байгаа. Энэ мэдээллийг та бас үзэж байна. Тэгэхээр яг өнөөдөр хурлын сүүлийн өдөр тэгээд бас яамны үйл ажиллагаа маань бас хэвийн тасралтгүй үргэлжилж явах ёстой. Тэгэхээр Монгол улсын байгаль орчин уур амьсгалын өөрчлөлт яам, байгаль орчин хүнс хөдөө аж ахуй үйлдвэрчний хэвлэлтэй хамтын хилцээгийн шинжилэн байгууллаа. Энэ одоо хилцээрийн хувьд бол одоо бас
өнгөрсөн хилцээрийнхаа үр дүнгууд бид өнөөдөр дүгнэллээ. Шинээр байгуулж байгаа одоо хилцээр ирэх 3 жилд хийх ажлуудаа бас ярилцлаа. Тэгэхээр энэхүү хилцээрийн гол онцлог маань шийдвэр гаргалт болон одоо хууль эрх зүйн орчны шинжилэлт гэдэг олон асуудлууд үйлдвэрчний эвлэл ажиллах хүчнийхээ санал бодлыг тусгадаг болёо гэдэг одоо гол үндсэн концепцийг барьсан хилцээр боллоо. Одоо үүний нэг жишээ нь хамгийн ихний жишээ нь ихэд бол одоо манай үйлдвэрчний эвлийн төлөөллийг одоо байгаль орчин уур амьсгалын өөрчлөлийн сайдын гол шийдвэрээ гаргадаг сайдын зөвлөлийн хуралд оролцуулдаг болёо. Эрх зүйн шинжилгээд энэ жил хийгдэж байгаа 14 хуулийн шинжилэл хийж байгаа. Энэ хуулийн шинжлэх процесст үйлдвэрчний эвлэлийнхаа одоо санал бодлыг тусгая гэдэг үндсэн хоёр хамгийн ихний ажил одоо яригдж байна. Мэдээж хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн тухай хууль, ажлын цаг, сайлан хүйсний үнэлэмжтэй холбоотой олон асуудал одоо хилцээд маань тусгагдаж бид одоо өнөөдөр алгажууллаа. Одоо наривчсан төлөвлөгөө гараад хоёр талаасаа ажиллаа хийгдэж үлдлээ. За баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр үзэгч та бүхэндээ бид мэдээж COP17 хурлын 12 дахь өдрөөс бол мэдээллийг хүргэж байна. За энэ хурал дээр бол маш олон одоо шийдвэрүүд заман шинэ алхмууд, шинэ боломжууд бол бий болж байгаа. Тэгэхээр дөнгөсийн төрийн нарийн нийлснээр бол байгаль дээгтээ ногоон датаг бий болох замун ногоон санхүүжилтийн корпорац байгуулсан гэдэг энэ ногоон одоо зээл ногоон санхүүжилтийг илүү бий болгосноороо энэ дэлхийн тулгараад байгаа энэ хүндэрж байгаа энэ асуудлуудыг илүү бодиттой байдлаар санхүүжүүлэх, доктортой байдлаар бий болгох энэ алхмууд бас энэ COP17 хурал дээр бүрдэж байгаа нэгэн томоохон бас алхам байлаа гэдэг зүйлийг хэлж байна. За нэгдсэн үндэсний байгууллагаас гэсэндээ өчтөр улс үнэлж байсан. За Монгол улс бол итгэл найдварын одоо төв болж чадлаа энэ COP17 хурлаар. Тэгэхээр энэ хурал бол тодорхой хэмжээнд бол ярилцсан, асуудал дэвшүүлсэн сэдвүүд маань урагшилж за тодорхой одоо санхүүжилтийг босгох хөрөнгө оруулалт татах энэ одоо эрэлхийлсэн олон энэ боломжтой нээлттэй ярилцах хилцүүлгүүд бол өрн чадсан гэдэг зүйлийг мөн тодтогоо хэлж байсан юм а.